Прокурор хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавина. Хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд тавих прокурорын хяналт нь гэмтэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас эхэлж хэргийг шалгаж шийдвэрлэх бүхий л явцад байнга тасралтгүй хэрэгжиж хүний эрх чөлөөг зөрчих хууль бусаар хязгаарлах явдлыг гаргуулахгүй байхад чиглэдэг. За Монгол улсын үндсэн хуулийн 56 дугаар зүйл прокурор нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтай ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцохоор хуульчилсан. За энэ чиг үүргийнхээ хүрээнд бол хэрэг бүртгэл мөрдөн байцаалтай ажиллагаанд бол хяналт тавин ажилладаг. За жишээлх юм бол Монгол улсын нутаг дэвсгэрт гэмтрэг үйлдэгдсэн тухай гэмтргийн талаарх гомдол мэдээлэл мөрдөх байгууллагад бүртгэгдсэн их цагаас эхлэн эцлэн шийдвэрлэхэд хүртэл бол хяналтыг бол тавин ажиллаж байна. Прокурор одоо мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавихдаа эрүүгийн үйл тогтоомжийг зөв хэрэгжилсэн. За мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын мөрдөн шалгах ажиллагаа нь эрүүгийн эрэг хянан шийдвэрлэх тухай хууль заасан үндэс журмын дагуу явагдсан. За тухайн ажиллагааны явцад хүний эрх чөлөөг хангаж ажилласан зэрэгт бол хяналтаа тавин ажилладаг гэж ойлгоход бол болно. Прокурор хяналт тавьж ажиллахдаа хууль заасан эрхүүдийг бас эдэлж хяналтаа хэрэгжүүлдэг. Жишээлх юм бол мөрдөгч болон хэргийн оролцогч нараас гаргасан гомдол хүсэлтийг хууль заасан хугацаанд хянан шийдвэрлэх, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар мөрдөгчд зөвшөөрөл олгох, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явц байдлыг хянах, мөрдөгчд даалгавар өгөх, даалгаврынхаа биелэлтийг хангуулах, хэрэг материалыг хууль заасан үндэс журмын дагуу шийдвэрлэн ингэж ажилладаг.